Сайн бацхан өрхөн үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өнөөдөр ураны асуудлаар нээлттэй хилцүүлэг нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд шууд амжуулан хүргэх гэж байна. За 6 зүгийн студиэс бид одоо студидээ эрхэм зочдоос урьж ирүүлсэн. Улс орон даяар 60 минутын турш өнөөдрийн шууд нэвтрүүлэг явна. За хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбоотойгоор олон нийтийн дунд одоо уран гэж юу юм? Ураны гэрээг Монголд одоо хөрөнгө оруулалтын энэ гэрээний дагуу хийснээрээ хэрэгтэй хэрэггүй болно болохгүй гэсэн олон талын байр суурь байгаа учраас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өнөөдрийнхөө шууд нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр MNB пэйж рүү ороод үзэгч та бүхэн бас өөрсдийнхөө саналыг ирүүлж болно. Өөрсдийнхөө саналыг бас бичээд оруулах боломжтой. Бас манай шууд амжуултыг тухайн пэйжээс хүлээн авч үзээрэй. За ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн нийт зочдоос орой минь төргий баярснаа илэрхийлье. За чухамдаа яг уран юу юм бэ? Уран тийм хортой юм. Уран өөрөө одоо олборснороо ямар их эдийн засгийн болоод бусад ач холбогдлуудыг авчирдгийн эдэргээд ингээд олон нийтийн дунд бол ийм асуулт байгаад байгаа. Тэгэхээр би далаа жаргалаас ер нь одоо юу гэдэг уран хөрсөнд байдаг байгалийн элемент ямар ч хоргүй хортой гэл ингээд янз бүрээр яриад байгаа. Тэгэхээр ураны тухай товчхон мэдээллийг эхлээд өгөө. За нэг телевизийн телевизчтэй орон амгаалалтын уран гэдэг бол байдаг л алтцис нүүрстэй адилхан байгалийн баялаг. Хаа газар байдаг энэ Монголд хаа газар байдаг баялаг. Гэхдээ 3 онцлогтой. Уран бол түгээмэл арах хэрэгтэй биш. Дэлхийд дээр 13 улсад уран байгаа. Дэлхийд дээр 200 улс байлыг бодоход 13 улсад уран байгаа. Нийтгээд. Хоёрдугаарт ураныг гаргаж авахын тулд хамгийн өндөр хөгжсөн 6-7 орны техник технологи тусламжтайгаар л авдаг. Зүгээр одоо алтыг юм эсийг бид нар нинжэг аваад ашигладаг байсан бол тэгж чадахгүй өндөр технологи авдаг. Өөрөөр энэ 2-дугаарт энэ хариуцлагатай уулуурхай. 3-дугаарт уран гаргаж авах тий шар нутаг гэдэг бол ямар нэгэн хор цацраг гэдэг байхгүй. Хизээ энэ хор цацраг хэрэгтэй болох уу гэхээр дэлхийд атомын бөмбөгийн цөмийн зэсгтэй нэгдсэн үндэстэй байгууллагын байнгын 5 гишүүн гэж ярьдаг. Энэ 5 улсад байдаг дэлхийдээ 5 үйлдвэрт баяжуулаад атомын цахилгаан станцын түлш 2-дугаар бүр цаашаа явах юм бол хуучин социализмд байсан цөмийн түлш цөмийн атомын бөмбөг болсон тохиолдолд энэ цацраг идэвхтэй. Түүнээс үүш энэ бол ямар нэгэн хор байхгүй. Зис алт ямар байна тэрнтэй адилхан байдаг зүйл. Тийм учраас энэ бол өөрөө ийм 3 онцлогтой ач холбогдолтой учраас стратегийн манай Монгол улс энийг стратегийн түүхий гэж онцлсон юм. За баярлалаа. Тэгэхээр одоо жишээ нь миний судалж ойлгож байгаа нэвтрүүлэгт бас бэлдсэн юугаар бол ураны хүүдэр, тэгээ шар нутаг, тэгээ цөмийн түвш, тэгээд электрт шатаах, тэгээ цөмийн аялал болдог гэсэн иймэрхүү дараалал процесс бас байх шиг байна. Тэгэхээр мэдээж нэвтрүүлэгт би бас 2 их хурлын гишүүдэд урьсан. Таны бодлоор уран энэ гэрээ хэрэгжих болохгүй тухай та яг ямар одоо байр суурь, ямар тайлбар мэдээлэл бас хийх үү? Анхнаасаа байр суурь илэрхийлсэн. Нэгдүгээрт одоо энэ ярьж байгаа далаа жаргал энэ одоо эрдэмтэд тэгш баяр эднэр гэдэг уран хортой аюултай цацраг идэвхт гэж байгаа шүү дээ. Цацраг идэвхт гэж нэртэй. Алтыг цацраг идэвхт гэж нэрлэдэг. Жоншиг цацраг идэвхтэхгүй. Энэ цацраг идэвхтэй. Цацраг идэвхтэй. Эннээс болоод хүмүүсийн амьдрал эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг нь дэлхийд даяар тодорхой. Тэгэхээр өнөөдөр энэ ямар ч аюул байхгүй, ямар ч та нарт нөлөө байхгүй гэж хэлж байгаа энэ хүмүүст ямар баталгаа Монголын ард түмэнд өгч байгаа юм бэ? Энэ дээр Монголын ард түмэн үндсэн хуулийн 16-гийн 2 зааснараа эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй, бас энэ эрхээ хамгаалуулах хэрэгтэй төрөөс. Тэгээ өнөөдөр төрийн 126-нд таг хаалга хааж агаад ард түмнийг хэлцэх юм бол та нар гадаадын тагнуулчин шүү гэж цолж жагаад тэгээ ороона гадаадын Француудад үйлчилж байгаа юм шиг ингэж юмаа одоо хийж болохгүй. Одоо энэ би тодруулж асууя. За нэг жилд 240 мянга орчим тонн хөхрийн хүчлийн газрын хэвлэлээр цутгаад Улаанбаатарт цутгаад 750 тонн маш ноцтой аюултай цацраг идэх хог хаягдал гарч яхад ямар ч хүнд аюулгүй юу? Ямар баталгаа байна? Энэ дээр ямар нэг аюул гарвал та нар хариуцлагыг үүрэх үү? За асуугаа явчих. Тэгш хоёр хариулах. За жамсанд орж байгаа. За би нэг шүү дээ. Тэр хөхрийн хөгжлийн тухай яриа. Гог үүрэх үү? Миний асуулт би тэгвэл тайлбарлая. Хөхрийн хөгжил болоо шүү дээ. Хөхрийн хөгжлийг бол адрын гүнлүү ураны хөдрийг уусгаж авахдаа зориулж ашиглаж байгаа. Тэгэхээр тэнд ямар процесс явагдав гэхээр зэрэг бол
ураны эрдэс бол эслийн журмаар байдаг. За. Энэ дээр хөхрийн хүчлийг нэмэхээр зэрэг бол үр дүн нь энэ хөхрийн хүчил маань задраад ураныг уусгаад хөхөрт хүчил дэрхчийн эслийн буюу хөхрийн хүчлийн эслийн ураны давс болоод тэгээ цаана ус ялгараад ингээ гараад ирж байгаа. Энэ хөхрийг болохоо зэрэг чинь хоолоогоор дамжуулж аваад уусгадаг сорбентүүдэд цуглуулад тэгээ буцаага тэр уус мод хөхрийн хүчил болохгүй байхгүй болсон учраас дахиж хөхрийн хүчлээс сэлбээд ингээ битүү эргэлтээр ингэж явдаг учраас хөхрийн хүчил гүнд байхгүй. Яг үнтэй адилхан технологийн процесс манай эрдмийн одоо ачитих гэсэн зэсийн дөрвөн үйлдвэрлэлээр явж байгаа. Мөн адилхан хөхрийн хүчлийг зэсийн одоо малахид буюу одоо зэсийн оюу гэдэг эрдэсийг уусгаад ингээд зэсээ гаргаж ирээд электродын тогны хүчээр электродын дээр цэвэрлэж шалгаж авдаг юм процесс шүү дээ. Тэгвэл эрдэнтийн үйлдвэр жил 15-аас 20 мянган тонн хөхрийн хүчил хэрэгжилж байгаа шүү дээ. Энийг бараг 10 жил хэрэгжилж, 20 жил хэрэгжилж байна. Тэгээ энэ дээр тэр нуруулдан уусгаж байгаа хөдөрлөө хөхрийн хүчлийг засаж яхад тэнд хор болсон, холбогдлуулсан гэж та нар ямар нэгэн мэдээлэл сонсоогүй гэж би бодож байна. Тэгээ энэ бол газрын хэдэн хувьтай адэр гэж энэ бол зөвмөр авь ажилласан 2% барьсан. 2% барьсан юм уу? 2% би хоёрхан зүйл хэлье. 100% хөхрийн хүчил оруулахгүй шүү. 2% сарын хүчил хөхрийн хүчил. Би асуулт хариуцлага хүлээд 100% хөхрийн хүчил биш заяа. 1 литр усанд 2 литр хөхрийн хүчил хийсэг ийм сарын хүчилсэн усыг хийн. Хөхрийн хүчилтэй усыг хийн. 100 литр хөхрийн 100% хөхрийн хүчил хийвэл тэр чинь шатаа тэр уран гаргаж байгаа тэр хоолой моологийн сүйд игээд уран гаргах биш. Тэр бүр баахгүй болгочих юм байгаа үстэй. Нэгдүгээр тийм учраас 2% сулруулсан буюу 100 литр усанд 2 литр хөхрийн хүчил чинь сулруулсан хий. Ийм л процесс. Би энэ дээр та бас одоо энэ дээр хэдүүлээ хариуцлагатай. Шинэ асуултанд хариулъя. Энэ таны хэлээд байгаа уран чи би аяд ирсэн. Тэр эрзийн наалдсан ураны энэ байна. За. Яг цэвэр гаргаад авцсан байгаа ураны уран. цасраг бол ураны цасраг гэдэг бол нүдэн дэсдэггүй гарт баригддаггүй. А ингээ байгалийн уран цол зөвхөн альфагаар нь энийг жишээлбэл ингэчгтэл надад хор болохгүй юм л юм байдаг байгалийн уран. Энэ уурхаа бол ийм байгалийн ураны тухай яриа. А гэхдээ энэ бол ингээд хэрвээ хитгэх ойрхон ирээд идэж уух юм бол болохгүй л да. Одоо энийг жишээлбэл ингээд тавилаа тий. Ингээд зааж ин тий. Энэ зааж ин. Ийм хэмжигч багчаар энэ ураны хор хогдлыг яана. Түүнээс одоо лавер ч юм уу тий ингээд яахгүй. Ингээд холдчихоор дуурхаа болчихно ингээд. Тэрдээ адилхан би жишээлбэл байгалийн ураантай одоо энэ доронтын ураны дээжийг айд ирсэн. Энийг бас ингээд бас ялгаагүй ингээд ойртуулахаар заа. Ингээд дуурах уу. Дуурна ингээд энэ бол харьцангуй бага. Дуурч чана гэдэг нь хортой байна ч юм уу одоо уран байна л гэсэн үг юм байна шүү дээ тий. Энэ дуурч байна. Одоо ингээд одоо нөгөө яг ураантай хэсэг нь ингээд дуурч байгаа байхгүй. Одоо 1 м юм уу 2 м холдоод байгаа. 1 минут ингээд холдож штэ. 2 минут ч метр ингээд холдлоо. За би ингээд за ингээд энэ одоо ингээд айж ичих юм бол байхгүй. Ингээд өөрөөр хэлбэл ураныг бол одоо жишээл монголчууд мороо унаж эдэлж номхруулдаг шиг ураныг физикч хэмжиж цацрагийн аялалсан сэргийлж ингэж л ажилтдаг ингээл юм. Хүн хордуулаад ах юм дурс байхгүй. Энийг мянган удаа ярьсан. Би танаас нэг асуулт асууя. Тэгээд Энэ ураны одоо танд гарал үүслийн бичих нэгдүгürt байна уу? Байж энэ дээр мчтэй байна. Энийг би гарал үүсэл биш. Тэгэхээр өнөөдөр энэ араа уран гэж одоо ураны одоо таны энийг аль бисний хэлний гэж өгдөг. Ханаас гаргаж авсан уран юм байна. Энэ байгалийн эрзэд наадуулсан байгаль уран он байна. Монголын газрын одоо энийг хаанаас авсан юм? Та нэгдүгээр гарал үүслийн бичих нь энэ дээр байгаа гэж байгаа юм. Зөвхөн дуудаас авсан. Мон атом авчирж өгсөн. Мон атом. Тэгэхээр ерөөсөө зөөгч овоо буюу та нарын яриад байгаа тэр Арева гэдэг чинь дээд зэргийн одоо хяналтанд байдаг гэж байгаа газраас жирийн пицгч зүгээр шууд аваад ирж болдго юм байна тийм үү? Зөвшөөрлийг аваад авч ирж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө тэндээс гардгүй зөвхөн Француудын мэдээлэл байгаа тэндээс ямар ч юм гардгүй гэж яхад та энийг ингээ бариад явж байгаа юм байна. Энийг бол ингээ бариа явахад асуудалгүй гэдэг физикчнүүд биш. Үндсэндээ бол та бол өнөөдөр энийг бас зүгээр хин нэгэн тэндээс дуртай физикч нь аваад байгаа би бол бас энийг зүгээр 8-аар цаад террорист байна уу хинт ч байна уу бас дамжиж болох нэ тийм ээ. Би энэ дээр одоо энэ маш олон зүйлийг одоо ярихаасаа илүү та сая 100 литрт 2 литрийг $2 тий. За тэгэхэд танаа одоо рекламны тэр инженер чинь рекламны зураг авч явахдаа 100 литрт 10 литрийг гэж 10% гэж хэлсэн шүү. Тэр бичлэг нь би шаардлагатай нотлох баримтаар гаргаж өгнө. За би дээрэс нь андуурсан байна. За би дээрэс нь одоо ингэж байгаа. Та бүхэн ингээд маш их ингээ хоргоо гэж ярьж байгаа тий. Гэтэл 20 оны
ажлын хэсгийн би таны яриаг асуухгүй шүү. 20 оны ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хуудгийг хүн мал эндээс ууж болохгүй гэж тэр хавийг ингээ хаацсан. Хүн маань балын ундны усанд хэрглэж болохгүй гэд. А энийг бол би юунаас үүдэлтэй гэж хардж байгаа гэхээр энэ өнөөдөр 10 тонн урааныг 2021 онд олборлсон гэд байгаа боловч тэрний 2.5 тонныг нь зөөвч овоогоос биш түүнээс 20 км-ийн зайтай байгаа өмнөд Дулаан уул гэдэг 2 ордоос олборлчихсон 2010-11 онд. А гэтэл энэ 10 жилийн дараа ингээ ус нь хортой гарч байгаа нь өнөөдөр энтэй холбоотой юу? Би бол холбоотой гэж хардж байгаа. Хэрвээ тэр байгалаасаа гэдэг тайлбарыг та нар өгдөг. Байгалаасаа хортой байсан бол тэнд үеийн үед мал аж ахуйгаа эрхлээд тэнд амьдрахгүй шүү дээ. Амьдралын энэ зам шалгуураараа энд ус нь хортой гэд холдох ёстой. Би тэгэхээр энэ дээр 12 оноос өмнөх суур судалгаа гэж байна. Та бүхэн их шинжлэх ухаан ярьдаг. Зөв асуулт хариулж байна. Отгон сэтгүүлчтэй баярлалаа. Бид нэр 85-аас 95 онд Дорнот аймагт уран олборж байсан 500 тонн уран Дорнот аймагт олборж байсан. Дашбалбар, Баяндун, Сэргэлэн гэсэн 3 сум давмсан олборж байсан. Тэнд одоо уурхай нь хэвээрээ байгаа. Өнөөдөр нэгдүгээр, хоёрдугаар Дорн говьяст үнэн туршилтын журмаар 2012 онд техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахын тулд Монгол улсын хуулиар заавалчгүй туршилтын байдлаар уран олборлох ёстой байсан нэгдүгээр. Хоёрдугаар 21-ээс 22 онд бид техник эдийн засгийн дахин шинжилгээхийн тулд заавалчгүй Монгол улсын хуулийн дагуу 10 тонн урааныг олборсон. За тэрний дээжийг аваад бид нар тодорхой хэмжээр өгч ирсэн. Тэгэхээр нэгдүгээр үндсийн холболт итэг байгаа. Яг үндсийн холболтоо. Хоёрдугаар Дорнот аймагт шүү дээ. Дорнот аймаг хийж яриаг байна. Тэр гэрээ байгуулсан. За та нар ингэж одоо асуудлаас болохгүй. Би одоо зөвхөн зөвч аваа. Дорнотод юм гараагүй байгаа. Тэр Дорнотыг одоо энэ батаагүй байгаа Дорнотод гаргаж. Наач удахгүй асуудал. Өмнөх тэр суур судалгаагаа л гаргаад ирнэ та. 12 оноос өмнө номыг аваад та нэг ярихаар Дорнот Монгол орны 300 гаруй сум суурин тосхноос усны дээж авч Монгол орны ундны усан дэх урааны тархалтын зурглалыг гаргаад эннийхэн дагуу Монгол улсын засгийн газар тий аюулгүй зөвлөл мэргэжлийн хэлтийн байгууллагад хаах ёстой худгуудын жагсаалтыг энэ уурхай эхлэхээс өмнө бид нар гаргаж өгчээсэн. Тэгэхээр зэрэг энэ судалгааг бол та нарыг бас энэ номыг олж уншаасаа гэж бас бодож байна. Тэрийг хаах болсон шалтгаан нь юу юм? 20 оноос өмнө хаа гэд бид нар яагаад таана тэр 20 оноос өмнө хаа гэдэг бичих чинь. Одоо би бол энэ 20 онд миний сүүлд доктор хамгаалсны дараа гарсан. Доктор таны доктор энэ тэр ерөөсөөс өмнө 2013 онд бид нар ажлын хэсэг гаргаад хаа гэсэн дүгнэлтийг аюулгүй зөвлөдөж болсон мэргэжлийн. Би таны хаасан суур судалгаа гэж тэр урааны туршилтын холболт эхлэхээс өмнө тэр хавийн усанд хийсэн судалгааг л би та бүхнээс тэр шинжлэх ухаан ярьдаг их шинжлэх ухаан ярьдаг хүмүүсээс би суур судалгаа шаардсан. Алтуугийн засгийн газрын үед 30 гаруй мэргэжлийн одоо эмч, физикч тийм ээ 30 гаруй мэргэжлийн хүмүүс яваа. Тэр олборлолтоос хойшхыг яриад байна. Өмнөх 12 оноос өмнөх 11 оноос өмнөх тэр үед л ажил аваад тэр үед. За ингэ байхгүй. Та нар одоо үүнээс хойш ийм эрдэмтдээ нэр ярьж ингэж суур судалгааг үзүүлэг ярьж болохгүй. Таны яриа бол байж тийм ээ ийм зөндөө байгаа. Би зүгээр танаас нэг тодорхой юм асууя да. Бид нэр одоо энэ Аревагийн грек алписор Ранагийн тийм үү 2015 онд бид нар лиценз өгөх тухай яригдсан юм байна тийм ээ. Гэтэл 2010 оноос 15 оноос өмнө 10 онд энэ чинь аль хэзээний туршилтын олборлолт гэж хийчихэ. За би туршилтын олборлолт гэж юу гэдэг юм бэ гэсэн дэлхий дээр тийм юм байдгүй юм байна. Туршилтын олборлолт гэдэг үг байдгүй юм байна. Тэгэхээр та бүхэн Француудад тийм ээ одоо тал засаж бүхэл бүтэн лицензээ албаисаар аваагүй байхад та нар туршилтын олборлолт хийх тэр эрхийг өгсөн байна. Яаж ийм хариуцлагагүй үйлдэл хийж чадсан юм бэ? 2003 онд хайгуулын лиценз аваад 2015 онд ашиглалтын лиценз авсан. Энэ хоорондын хугацаа байгааз тэр хооронд ашиглалтын лиценз авахд Монгол улсын цөмийн энергийн хууль, ашигт мөртөндийн хуулиар шаарддаг нэг лиценз авахд нэг өгдөг баримт бичгийн нэг нь туршилтын хэмжээнд технологийн туршилт хийсэн байх хэрэгтэй байхгүй. Тэр манай талаас хийж өгч байгаа юм. Сүүлийн дэлхийд дээр энэ арга олборлолт дэлхийн манай хууль ярьж байна. Монголын хуулийг ярьж байна. Бид нар Монголын хуулийг та бүхний нэг юм ярьж байгаа. Лиценз баг. Одоо энэ зүгээр цөмийн зэвсэг гэж ярьж байгаа. Та энэ тийм ээ ураантай зориулж энэ ураантай холбоотойгоор та угаасаа энэ хууль ярих гэж байгаа бол бид нар өчрийг нь болохооргүй та нар жоохон гутгсан. Энд чинь өчнөн олон журмаараа өөрчлөгдсөн гэдгийг бид нар харж байна. Монгол улс одоо тантай энэ тухай ярих хэрэгтэй. Заавалчгүй. Гэхдээ яагаад 2010 онд та нар ард түмэндээ мэддэхгүйгээр хийсэн. 2010 онд та нар туршилтын олборлолт хийхдээ Улаанбаатархынд мэддэхгүйгээр хийсэн. Яагаад энэ чухам мэдэгдсэн бэ гэвэл 12 оноос
худаг нь хордоод мал нөхөд ирэхэд хүмүүс ч очиод та нар мэдэрч ирсэн иргэдийн уралдаа энийг танилцуулаад иргэдийн уралаараа бид нэр иргэдийн уралдаар ерөөсөө танилцуулаагүй. Бид өнгө сайн нутгийнхантай уулзаад ирлээ. Би нутгийн 16 хүнтэй уулзлаа. Нэг ч мэдээгүй. Мал эмнэлгийн хүрээлэнгээс Дорноговын Улаанбаатар Хөвсгөл Айраг сумын 57 айлын 32571 толгой малд ингээд нөө эрүүл мэндийн бүхэл чиглэлээр шинжилгээ хийсэ ямар ч хорцсон тохиолдол гараагүй. Ураанаас болсон гэдгийг одоо батлаагүй гэдэг юм би одоо уншсан байхгүй юу. Тэгээ иймэрхүү одоо яг юу гэдгийг ураанаас болсон гэдгийг албан ёсоор шинжлэх ухаанчаар яг хэрхэн яаж нотолж баталдгийг нотолсон зүйл одоо жишээ нь саяны энэ тоо баримт хэлэх юм уу хэлэхгүй юм уу? батлна штэ хүн нүдэрээ үзээд та нар бүгдээрээ Тийм ээ харин тийм. эмчд үзүүлэхдээ яадаг эмч үзээд та нарыг эмраа шинжилгээ өг тэр шинжилгээг үзээд эмч төвлөлтөй гаргадаг штэ малч гэсэн адилхан штэ ямар ч мундаг Тэгэхээр энэ нөгөө хийсэн- энэ ураанаас орцсон гэж яаж мэдж байгаа тэгвэл хүн 5 жил Энэ 6 мал эмнэлгийн жил хүрээлэнгээс хийсэн энэ юу баталгаатай юу? ураанаас орцсон нэг тохиолдол байхгүй Гараагүй. тийм малчд хэлж Ураанаас байгаа хорцсон гэдэг тухай аль эзэний 20 онд эмчнэр угаасаа хэлжсэн байна малыг бол угаасаа хэлсэн. Одоо энд энэ олон бидний богинохон цагт энэ батлагнууд аргагүй гэдэг ингээд шууд дайрж явах шиг байна л да. Тэгэхдээ малчид яаж юм хөр дөнгөж сарын Улаанбаатарт очиод дөнгөж 3 сарын эхний 10 хоногт мал төлөх цагт 3 өөр газар 3 ургийн гажигтай мал гарлаа. Нэг нь 2 толгойтой гарлаа. Энийг бол маш ихээр нууцлж байна мал эмнэлэг дээр. Тэр чигээр нь Энэ дарж нөгөө ураанаас болсон гэдгийг ямар лабораториор яаж хаана яг шинжилүүлээд ураанаас болсон гэдгийг яг хөө тэр тийм цоотой мал гарцсан марцныг бид нар ингээд бодтоор харсан л да ингээд нөгөө олон нийтэд мэдээд гол нь энэ яг ураанаас болж ингэсэн гэдгийг хаана хэн баталж нотлдгийн бол гэдгийг би асууад байхгүй. Энийг хамгийн түрүүнд мал эмнэлэг нотлох хэрэгтэй. Тэгтээ хамгийн би нэг зүгээр жишээ хэлчихье. Уг мал эмнэлгийн дээр жишээ хэлчихье. Сая би 2 толгойтой хураг гарсан тухай сонсоод би тэнд очсон. Хамгийн түрүүнд мал эмнэлэгтээ өгсөн байгаа. Мал эмнэлэг дээр нь очиод энэ тухай нуугаад ерөөсөө хин ч хэлэхгүй байгаа. Өөрөөсөө тэнд энэ бүхнийг дарах тийм ажиллагаа явуулж Тийм юм байгаа мó. байж үгүй би энэ би яриагаа дуусгачих. Яг гэвэл би өөрийнхөө яриаг би өөрөө нотлоо штэ. Тэнд тэгэхээр яаж нөхөр 2011 оноос тэр мал эмнэлгийн Дорноговын мал эмнэлгийн удирдлага гэхэд 11 удаа солигдсон байна. Магадгүй 12 дахь удаага солигдсон байна. Тэгэхээр эн чинь яаж ийм нөхөр нэг арай гайгүй шудрагхан ажиллах гээд гараад ирдэг. Халаад явуулчихдаг. Тэгээд дараагийн үнэ. Тэгэхээр ерөөсөө тэнд мал эмнэлгийнхэн бол маш их дарамтанд ажилладаг. Би яахан сая жишээ харж байгаа юм бол 2 толгойтой төл одоо гарахад энийг Дорногов аймгийн мал эмнэлгийнхэн тас нуусаар байсан. Би тэр лайваараа харуулсан. Тэгээ та магадгүй намайг лайв хийсээр юу ч батлахгүй нотлохгүй гэж хэлж байгаа юм байна л да. За уянга гишүүнийг дараа ийм тохиолдол мал эмнэлгээ зөвшөөрлөд өөртөө мөнгөөр өгөөд лаборатори шинжилгээ өгч. Тэгээд өчтгөө Манай Монгол ямар лаборатори байгаа юм байхгүй байгаа тийм үү? Энаараа эхний би энэ тусгаар нэг юм хэлэхэд энаараа байж та нэг юм. Тэгээд та Монголын мал Та зүгээр энаараа төрийн ажилтан шиг айтайхан байж та би энд нэг юм хэлэхэд дөнгөж орооныгаа би болоод энэ араа ихэнх хэсэгтээ 2012 оноос асар их өргөн гажгууд малын мөргийн гажгууд элтэд бий болоод ирэхэд энэ үед яасан бэ гэхээр орооныгийн зарлаар Монгол улсад хил хязгааргүй мал эмнэлэг гэж Францын мал эмнэлэг орж ирсэн байна. Энэ бол тухайн үедээ малчид дээр явж малын ургийн гажгуудыг ихээхэн цуглуулж тэгтээ нэгч баримт үйлдэхгүйгээр малчидтай баримт үйлдэхгүйгээр дандаа устгал хийж ирсэн байна. Энэ тухайн малчид хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад ерөөсөө энэ тухайн нэгдсэн тийм одоо судалгаа гэдэг юм юу байхгүй гэж би ойлгосон. За баярлалаа. За би одоо нөгөө биднийг үзэж байгаа хүмүүс яг ингээд мэдээллийг их сурвалжаас нь авах юм байна гэж хараад байж байгаа учраас сая яригдсан зүйлүүд дээр нэг хэдэн зүйлүүдийг яг мэдж байгаагаараа хэлэх хэрэгтэй наа. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүд байгаль орчныхон төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөндөө дурдаад технологийн дээжилт бол авд юм аа. Технологийн дээжилтийг та олон улсаас хаяа гэж байвал пайлот тестинг гэдэг үгийг ашиглах хэрэгтэй. Техник эдийн засгийн үндслийг урьдчилсан байдлаар бэлтгэхдээ заавал пайлот тестийн буюу том дээжүүдээ гадагш нь таны хэлдэг үнэн Монгол лаборатори сайн хөгжөөгүй байна. Тийм учраас ихэвчлэн гадагш нь явж шинжилүүлэх зорилгоор Монголоос их хэмжээгээр авдаг ийм процесс бол бүх уул уурхайн компанид бол явагдаж байгаамаа. За таны түрүүний хэлсэн зүйл дээр болохоор тэр 8 худгийн талаар хэллээ тийм 12 оноос өмнөх суурь судалгааг би та бүхнээс шаарддаг. Тэгээ танаас асуугаад байгаа зүйл нь болохоор яг тэр суурь судалгаан дээр юу гэж гарсан болоод хаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн болоо гэдэг та өөрийнхөө цагтаар харилцаад өгөөрэй. За хүн металл ч олон төрөл байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө сая 2019 онд газар зүй геологийн хүрээлэнгээс Өмнө Говь аймагт 75 худагт амны худагт одоо химийн элементүүдийн чанарын шинжилгээ хийхэд зөвхөн 22 нь унданд хэрэглэж болно гэж гарсан байна. За иймэрхүү статистик буюу нэг 30 хүрэхгүй хувь нь унданд хэрэглэж болно гэдэг бол говийн бүсийн
говьалтаач, тэр баян хонгорч, тэр хавийн усанд онцлог байдаг зүйл юм а. Тэгэхээр та хэд маань ингээд дата асуугаад их усрыг асууж байгаа тэр өнөөдөр ингээд яриад маргалдах нь гол биш байх. Гол яг мэдээлэл өгөх нь хэрэгтэй байх. Гэтэ яг энийг мэдж байгаагийн хувьд бол датаг нь харж таны ч датаг тулгаж үзье. 19 оны газар зүйн геологийн хүрээлэнгийн датагч харъя. Тэгээ тэр нь яг юунаас болж байгаа юм бэ гэдгийг нь гадагшаа явж үзүүлэхээс өөр арга байхгүй. Би та бүхний гаргасан судалгааг л ярьж шүү дээ. Та бүхний гаргасан судалгаа гэж одоо 20 оны ажлын хэсгийн дүгнэлт. За дээрэс нь та бүхэн одоо их сурвалж яриад байна тий. Би бас нэг их сурвалж ирчихэл да. Энэ олон улсын атомын энерги агентлаг гэж 2022 онд дүгнэлт хийсэн байна. За энэ дээр Монгол улсад уран олборлох явцад маш том алдаанууд гарсныг тодорхой дурдсан. За энэ дээр уран олборлолтой холбоотой бүх төрлийн арга хэмжээтэй ямар ч чадваргүйг онцолж дурдсан. 22 онд. За энэ ямар учиртай гэхээр холбогдох дүрм журам хууль тогтоомж жигдрээгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар ур чадвар чадах гологдож байгаа. Шаардлага хангахгүй байна. За холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлага тодорхойгүй. За засгийн газар эрх бүхий байгууллага нь ураны хайгууд олборлолт үйлдвэрлэлтэй холбоотой дид үтц болон төслийн талаарх өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. За олборлолтын үед илэрсэн давхардал хийдлийг залруулах төлөвлөгөө огт байхгүй. Гээ та бүхний ингээд ажлыг чинь дүгнэлчихсэн. Ийм олон улсын атомын энергийн газраас ийм дүгнэлт байна. За дээрэс нь одоо энэ дүгнэлтэн дээр 22 онд гарсан дүгнэлт байна. За энийг та өөрөө харж уншаарай. Тэгээ та бүхэнд би ганцхан зүйлийг яриад байгаа. Та бүхэн өнөөдөр за би эхлээд яриад дуусгачих. Та бүхэн өнөөдөр энэ байгалаасаа хортой юм а тэр хавийн худгуудыг ууж болохгүй гэдэг. Тэгвэл 12 оноос өмнө тэр худгуудын ус нь ямар байсан юм бэ гэдэг судалгааг өнөөдөр байхгүй мөртлөө за энэ ураанаас болоогүй юм а гэж хэлэх хэрэг байхгүй. За дээрэс нь энэ ураанаас нийтдээ 5 тэрбум долларын ашиг олно гинэ Монгол улс. Гэтэл өнөөдөр нүүрснээс 1 жил 9-өөс 12 тэрбум ам долларын ашиг олж байгаа. Тэгвэл энэний 50% хүрэхгүй ашиг олохын төлөө Монгол улс ингэж 40 жил газрынхаа хөрс рүү хүрээн хүчил шахаж ийм цацраг идэвхт бодисоор энэ их болсон дэлхийг одоо хордуулах шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь энэ чинь авилгалын гэрээ. Хоёр одоо энэ баримт би та бүхэн их сурвалж шаарддаг байгаа учраас энэ Францын шүүхийн баримт энэ 24 оны 12 сард гарсан. Энэ дээр яасан гэсэн чинь ашиглалтын лицензийг олгохдоо Монгол улс 2015 онд олгохдоо авилгалаар олгосон гэдгийг шүүх тогтоогоод 4.8 сая еврогоор одоо тэр буруутай тал нь хүлээн зөвшөөрөө төлчихсөн. За энийг бол өнөөдөр Монголын талч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал за тэр үүрийн туяа Эрдэнэ булхан гэдэг хүмүүс энэ авилгалыг авсан юм а гэдгийг нотолсон. За тэгвэл бид нар яагаад өнөөдөр энэ авилгалын хэрэгчийг эрүүгийн гэмт хэрэгээр олгосон энэ лицензийг цуслахгүйгээр гэрээ хийж байгаа юм бэ? Одоо бид нар цаашдаа хууль ёс тэгээ шудрах ёс энэ хууль дүрм эрх зүйд төрийн тухай ярих шаардлага байгаа юм уу гэдгийг бас асуумаар байна та бүхнээс. За баярхуу. Энэ дээр нэг үзэгч олондоо зүгээр ойлголттой үүднээс ерөнхийдөө 3 сэдвээр дараах миний хэлэх гээд байгаа эренбэр угаан асуудал яригдаад байгаа. Нэгдүгээрт байгаль орчинд нөлөөлөл буюу агуу монголчуудын их цааз хууль яаж зөрчигдөж байгаа. За хоёрдугаарх нь геополитик буюу Монгол улсын гадаад харьцаа гадаад худалдаанд энэ нөлөөтэй мүү. Гуравдугаарт нь одоо энэ яриад байгаа санхүүгийн ашиг гэж олон гэж хэлээд байгаа макро ба микро түвшинд монголчуудад ямар ашигтай гэдэг 3 сэдвээр ерөнхийдөө маргаа өрнөд байгаа. За сая бидэд эхлэхдээ бол тэр эхний сэдвээр нь ярьлаа. Үеийн үед 90 оноос хойш Монгол улсад байж байгаа төр засаг бол байгаль орчны асуудлыг ярьдаг. Энэ хүн эренбэрээ нэгт байх хэрэгтэй. За хоёрдугаар геополитик байх хэрэгтэй эренбэрээ. Гуравдугаарт нь тухайн оронд байх санхүүгийн ач холбогдолтой тухай ярих хэрэгтэй. Бид нар ашиг олохыг мөнгөгүй болчиход байна. Гэт ингээд ашигыгаа эхэлж яриад дараа нь геополитик гэдэг нэг элбэг дөрвөлтийн энэ мөнгөний эзэдийн югаар орж 3 дахь шүршидэг тарих угаадаг юмар геополитикийн ач холбогдлоо яриад тэгээс үүдэн улс төрчдүүд байгаль орчныг хайчаад байгаа. За би үл яг нөгөө сүүлийн одоо олон жилийн амьдралаа энэ санхүүгийн империализм, неоколоничлол тэгээ Лондон Сити, Wall Street-ээс холбоотой дэлхийг захираад байгаа Монголд 90 оноос хойш ороод ирсэн биднийг санхүүгийн системээр нь дамжуулж мүлжиж колоничлаад байгаа системийг маш сайн судалдаг хүний хувьд бол энэ 3 дахь шүрш гэдэг нэртэй улсуудтай хийж байгаа долларын эзэд, пунд стерлингийн эзэд, еврогийн эзэд цаана нэг эзэдтэй тэдний хөрөнгө оруулалтын сангууд, тэдний үндэстэн дамсан корпорациудтай хийж байгаа хэлэлцээр бол Монголд хизээч ямар ч бүх утгаараа үрдэн өгөхгүй гэдгийг бол би бүр 100% итгэл үнэмшил болсон хүн. За жишээ ярив. Санхүүгийн ач холбогдолтой хувьд бол эхний 4 жилд нэг 500 сая долларыг оруулна гэж яриад байгаа. 500 сая долларыг өнөөдөр ачид ихт байна уу, ухаан удаг байна уу,
жижиг 5 толгой үн хаанаас нь ч олоод хий гэвэл хийчихэр юм. Нэг. За хоёрдугаар миний хамгийн их энэ дэр ингэж байгаа түүгээр яваагааг үүгээр гэдэг шиг Ротшилдийн банкнд ажиллаж исэн буюу одоо яг жинхэнэ мөнгөний эзний банкнд бэлтгэгдээд тэгээ Францын ерөнхийлөгч болсон тэр нэг одоо ямар ч учиртай энэ Макрон гэдэг байгаа тэр хүний бид нар тэрэнд ямар ч өргөө Монголын ард түмэн ямар ч өргөө тэрнийг нэг айлчсны төлөө тэрэн дээр очиж айлчсныхаа төлөө тэгээд тэрнтэй гэрээ зураад ингээд чичээд яваад байгаа манай улс төрчид. Уг нь бол Монголын ард түмний хувьд бол Монголын ард түмний өмнө үүрэг хүлээдэг болохоос биш Макроны өмнө үүрэг хүлээдэггүй. За нөгөө талдаа Америкийн сонгуульд Трамп гарч ирээд арайгээд энэ Украины дайныг зогсоох гээд ингээ байж итл уран гэдэг нэртэй түрүүний энэ залуу хэдэнд нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 гишүүн улс бол онцгой эрхтэйгээр ураныг энэ уран бол зарагддаг бараа биш. Олдмордогч, үйлдвэрлэгч болон энэнд оролцож байгаа санхүүгийн системүүд үнийн хоорондоо 85% нь урт угтаа хугацаанд тохиролцоогоор нууц гэрээгээр тохиролцдог. 15% нь спот хэлцэл буюу маш яралтай 2-3 хоногийн дотор дутсан үед нь авдаг ийм онцгой бүтээгдэхүүнийг тэр зам өнөөдөр Украины дайныг зогсоогоод дайнуудыг бодъё. Трамп дэлхийд даяар том гүрнүүд одоо үйлдвэрлэсэн байж байгаа цөмийн засгийн талын болиудыг ингээд ийм инх тайвны сайхан юм руу явж байгаа та нар одоо сүүлийн сарын мэдээг бүгдийг хараа. Өдөр болгон Макрон нэг бол Луврынхаа ордондоо нэг бол Брюсселд очоод бүгдийг цуглуулаад би Европын холбооны атомын зэвсгийг бүгдийг хариуч шүхрэн болно. Мөн үү? Би та нарыг хамгаална Оростой байлдана. Мөн үү? Тэгэхээр бид нар өнөөдөр удаан цагаан цөмийн зэвсэгтэй тэрүүгээрээ би Европыг хамгаална. Тэгээд Оростой дайн хийн гэж байгаа ийм хүнтэй ураны гэрээ хийх чинь өөрөө геополитикийн хувьд бүр маш осолтой юм аа. Тийм учраас энэ миний анхаараа. Зүгээр тэр эдийн яриад байгаа тэр байгаль дэлхийн энэ төр бол уг нь жирийн их цааз мэддэг. Гад саатах одоо гад саат би дахин одоо ярихгүй. Гад саатахтай хүртэл тэнгэртэй залбирч газар ихээсээ би таны хэвлэлийг гад садглаа шүү гэж гуйдаг. Тийм агуу Монгол их ёсыг барьдаг монголчуудын хувьд өнөөдөр ингээд сүүлийн хэдэн жил утга учиргүй их дэлхийг авахад энэ мөнгөний эзэд үйлчлдэг юм нэг колоочдод орцсон. Тэгээд өөрөөсөө 36 тэрбум долларын өрөнд орцсон. Одоо дахиад наадаг өрөнд нэмж орж ирсэн доллар болгоно 20% хүүтэй төгрөг болж хувирдаг ийм залтай тогтолцоонд мөн үү? Бүгдээр ингээд бүр удаан цагаан ярьцгаацсан. Уххан зүгээр ихийнхээ хэвлэлийг гараа оруулаад сул шүрмэс үлсийн чөлөөтэй тасна гэдэг шиг ийм ёс бус юм ярьдаг болсон учраас тэр байгаль орчинтой холбоотой юмд би юу ч ярихгүй. Угаасаа энийг хийсэн хүмүүс тодорхой хугацаанд дараа шүүгднэ. Зүгээр ямар ч байсан геополитикийн ач холбогдол маш хортой. Санхүүгийн ач холбогдол энэс гуйх хэрэггүйгээр ийм хэмжээний юм бол өнөөдөр байгаа бизнес дээр зөв мөнгөний бодлоор байх юм бол бид нар чөлөөтэй Монголын ард түмний өөр ширгүү сайхан амьдрал бүрэн боломжтой учраас би бол саяны 3 үзүүлэлтээр нь гурвангаар нь энэ гэрээний хэсэг байгаамаа. За 3 үзүүлэлтээр би нэг одоо та санхүү нэлээд сайн ойлгодог хүн юм шиг байна. Танх одоо тантай нүүр төрж уулзж байна. Тэгэхээр яг энэ уулуурхай салбар дээр явагдаж байгаа альва төслийг бүтэн үргэлжлэх хугацаагаар нь олох борлуулалтынх нь орлогоос нь Монгол улсад хэр их үр өгөөж өгөх вэ? Ер нь альва төсөл хэрэгжиж байгаа газартаа хэр их өгөөж өгөх вэ гэдгээр нь хардгаа. Ихэнх уулуурхайн төслүүд 20% маржинтай л байгаа. За энэ төслийг харах юм бол төсөл хэрэгжүүлэх хугацаа нь 14 тэрбум долларын үр өгөөж борлуулалттай байна, орлоготой байна гэж та өөрөө тоогоо бодоод олчих нь. Монгол улсад өгөх өгөөжийг нь 5.2 тэрбум байдлаар сая их хурд орж биднэрт танилцуулсан. За үүнээс харахад бол манай засгийн газраас сайн гэрээг уулуурхайн төслүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр маржинтай гэрээг хийж чадсан гэж бол үзэж байна. За тийм учраас энэ төслийг бол дэмжиж байгаа юм. За нүүрсний талаар их ярьж байгаа. Нүүрсний үн одоо ковидын өмнөх үеийнхаа ковидын үеэр нэлээд хөөсөрцсөн байсныхаа яг тэр байх ёстой үн рүү одоо очиж байгаа гэж харагдаж байгаа. Нүүрсний энэ одоогоор унсан гэж яригадаад байгаа үн хэрвээ байх ёстой үндэ хүрсэн бол одоогийн Essex Call гэдээ гарч байгаа тэр олон улсын нүүрсний зах зээлийн сайт дээр мэдээлж байгаагаар 27 оны эхний улирал хүртэл энэ үн хадгалагдана гэж байна. Тэгээ 28 онд яах? Тэгээ 27 оны цөсөглөөр бас яах вэ? Уулуурхайн салбар солонгороо тэрийгэд аваад Монгол улсын эдийн засаг солонгорч байхад та яг санхүүгийн хүний хувьд энийг дэмжих ёстой байдал яг яагаад эсэргүүцээд байгааг нэлээд сайн ухаж ойлгохоор юм байна. Дахиад шууд надад байж тэгш байж. Би дахид нэг ярихгүй. Зандаа түнд ярьлаа. Яг наад тооцоогоор оюутлын гэрээнээс сайн болсон. Мөн үү? Тэрийг би зөвшөөрч байна. Гэхдээ
тэр геополитикийн ач холбогдол болон зүгээр орж ирж байгаа тэр 5.2 тэрбум доллар 20 жилдээ хуваачих. Тэгшээ догоо хийж л даа чи. 20 жилдээ хуваахад үзчих. Ойролцоогоор нэг 600 тэрбум төгрөгөд орох юм шиг байгаа. Манай ямар нэг бол 15 төрлийн мөн үү давуу юутай хувьцаанд ноогдлаа шиг. Тэгээд одоо нөөц элдв төрлийн хураам шимтгэл мүтгэл бүх юм нийлээд өгөөж нэрлээд байгаа 51-ээс зэрэг байгаа. Тэр мөрөн дээр бол үзүүлэлт нь сайн харагдаж байгаа мөн үү. Гэтэ би юу яриад байна гэхээр ийм яг жилдээ нэг 200 өрөхгүй сая доллар олохын төлөө захын хулгайчийн аваад овшуурлыг гадавчдаг мөнгөний төлөө битгий ийм геополитикийн оцолттой үйлдэлийг дээр нь байгаль орчиндөө мэдэхгүй тийм онцгой хэдхэн хүмүүсийн хооронд байдаг онцгой технологийн юм руу орооч гэдэг нөгөө санхүүгийн олж байгаа ашигасаа нөгөө талын геополитикийн болон байгаль орчны эрсдэл өндөр байгаад байгаа учраас би эсвүүцэл тайлбардаг болохоос наад тооцоо гэж юм бол зүгээр эрдэнэ одоо юу гэдэг нь алтмат ухдаг 20% маржин гинөө 25 гинөө хамаагүй тэр утгаар нь бол би зөвшөөрч байгаа байна. Ялгаа тэрэндээ байгаад байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалд тусгаар тогтол аюулгүй байдлаа дипломат хэлцээрний шугамар хамгаалныг заасан. Энэ шугамар бид нэр ингээд Франц бол нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг Франц, Орос, Хятад, Англи, Америк гээд. Өөрөөр хэлбэл дэлхий дээр хаана хин нэг тавиныг тогтоодог юм бэ? Энэ 5 орн тогтоодог юм аа. Энэ 5 орны нэгтэй нь одоо хамтарч ажиллана гэдэг бол үндсэн аюулгүй байдлын үзэл баримтлалаа тусгаар тогтол аюулгүй байдлаа дипломат хэлцээрийн замаар цөмийн энергийн одоо салбарыг ашиглаж хийж байгаа нэг зүйлээ. Тэгэхээр энэ геополитик талаасаа бол битээр таны бол эсрэг бол байр суурьтай байна. Гэтэ бол бид бол өөр гэсэн байр суурьтай байгаа нь бол бас буруу зүйл биш ээ. Бид нар бол ардчилсан юм амьдарч байгаа. Аюулгүй байдал талаасаа ингээд хэлчлээ. Сая хэлж нууцаар ярьдаг. Дэлхийн нийт өнгөрсөн бүх хугацаанд энэ ураны худалдаа хөрөнгө оруулалтын гэрээ бол дандаа нууц байж ирсэн нь бол нууц биш. Харин энэ удаад Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагч улсын их хурл дээр нээлттэй хилцээд батлсан гэрээ. Энэ гэрээг нээлттэй хилцээд батлсан. Анх удаа дэлхийн нийтэд ураны хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй хийсэн. Нээлттэй хилцэж хийсэн. Энэ бол нууц хаах юм нэгч байхгүй гэрээ. Өөрөөр хэлбэл дэлхийн ертөнц өөрчлөгдөж байна. Тэрийг дагаад цөмийн энергийн гэрээ нээлттэй болж байгаа. Харин социализмын үед бол бүгд хаалттай Орос улбаны одоогийн Орос хуучин зөвлөлт улс бол 500 мянган тонн ураныг бидний зөвшөөрөлгүй шахмаа аваад явчихсан. Энэ л. За баярлалаа. Монгол улсын үндсэн хууль дээр 6 дугаар зүйл дээр заасан байгаа та тэрний бол газрын хэвлэлийн баялаг гагцгүй арт түүний мэдэлт гэж байгаа. Энэ үзэл баримтлалын цаад мөн чанар бол төрийн байгалийн баялагийг төр байгалийн баялагыг ашиглахдаа эхлээд хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар эренбэлийн шүү гэж заасан байгаа шүү. Эдийн засгийн ач холбогдлоор нь эренбэлэхгүй шүү гэж заасан. Нэгдүгээр. Хоёрдугаар 5 тэрбум доллар гэдэг бол бид арайч тэгэж бүр тартагтай тулдлаа ядуурчгаагүй. 5 тэрбум доллар авахын төлөө 40 орчим жилд 240 мянган тонн хөхрийн хүчлийг газрын хэвлэлөөр шахаад 750 тонн. Энэ дээр бүр зөндөө байгаа шүү. 250 тонн жилд цацраг идэвхтэй ахуй баг гэж байгаа юм. Ахуй гэдэг нь 600 тонн жилд. Дээр нь аюултай хог хаягдал 750. Ингээд 1600-аад цацраг идэвхт хог хаягдлыг гаргаад тэрийг нь та нарын гэрээний 9-ийн 2-т нь заасан байгаа. Энийг тэр Монголын хөрсөн дээр одоо боловсруулнаа, булшилнаа гэдэргээ ярьцсан. Энэ хаашаач явахгүй. Хоёрдугаар. За би ганц л юм асуучих. Би бас олон ярихгүй, олон хүнд яг боломж нүгэ. 13 орд байгаа Монголд. 13 ураны орд байна. За энэ дээр бол Доронд байна, Дундгов байна, Арханга байна, одоо ингээд Төв аймаг байна, олон аймаг байна. 13 орд байна. За энийг яриад тэгэхээр энэ ордууд руу ингээд уран ухна, урд нь Арева, Орана нэрээ солилцсон нэг компани. Эднээс урд нь хийсэн нэгээр болон бусад орнуудад цөмөл уурдаж маш олон хүмүүсийн амин настай холбоотой гэмт хэрэгүүд хийсэн. Би тэр бүр баримт киног нь орчуулад Францууд хийсэн кино шүү. Орчуулад миний бэлэг байгаа. Тэгэхээр миний гол асуух гэдэг зүйл гэвэл за энэ 3 хүн байна. Цаана байгаа. Яг оюу толгой дээр тарих хугааж ирсэн баг ажиллаж байгаа. Энэ хүмүүс та нарыг Монголын ард түмнээс төмөнд 100% ирээдүйд аюулгүй амин насан чи халгүй гэж хэлэх эрхийг хэн өгсөн? Орона өгсөн юм уу, Арева өгсөн юм уу, Учрал өгсөн юм уу? Одоо энэ ажлын хэсгийн ахлагчаар нь хөрөвдөрж ажилласан
төрөв дөржээс авсан юм уу? Яг хэн та нарт мандат өгсөн юм? Хэн бидний Монголын ард түмний өмнөөс баталгаа өгөх эрхийг өгсөн юм? Аюултай хог хаягдал гээд Монгол улсын Миний хог хаягдал асуултанд хариуллаа. хариулна. Хог хаягдал. Хог хаягдал гэдгийг аюултай хог хаягдалд юу орд ингэж шатга тосдог материал, дугуй, зай, хураагуур тэд нар ордог шүү дээ. Яг тэднийг аюултай хог хаягдлын дагуу шийднэ. Цацраг гэдэг хог хаягдал, баг цацраг хог хаягдал гэдэг нь шар нутагтай харьцаж байсан бэли, маск, хувцас ордог байхгүй юу? Та нар цөмийн хог хаягдлыг энэ хог хаягдлаа андуурч яриад байгаа маа. Тэгэхээр энэ хоёрыг мэдээ салгаж ойлгоо. Ураа шар нүнтэй гаргаж байгаа уул уурхаас гарч байгаа хог хаягдал бол билж штэ. Аюултай хог хаягдлын хуулиар хог хаягдлыг ялах хэрэгтэй үстэй. За Монголын ирээдүйн ямар баталгаатай гэж та хинээс мандат авсан юм? Мандат аваад ах юм байхгүй. Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Шинжлэх ухаан би ярьж. Доромтой бид нар ураа авахгүйгээр 10 жил зүзгээр болоод өнөөдөр доромтоос хүм мал үгсийн гараагүй байхад огт олборлоогүй байгаа. Доромтоос гарам бичсэн. Утгагүй асуудал. Телевизээр үзсэн. Харин тэр ингээ Монголын ард түмэнд баталгаа өгөх эрхийг хэн өгсөн? Нэг л юм байлээ. За далаа жаргал яриад дуусгахгүй. Би энэ шар нунтгийг далаа жаргалаа энэ шар нунтгийг тэр чигээр нь би нөгөө Монголоос гаргана гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ төслийн хүрээнд зөв үү? Гаргана. Тэгэхээр цөмийн хог хаягдал болтлоо ингээд Монгол байж гэнэ гэж байхгүй шүү дээ. Манайд одоо чинь тэр захиргаа станцаас байхгүй юм хог хаягдлыг шар нүдтэй андуураад байгаа. Гэрээр байдаг. Би гэрээр бүх хог шар эргээд олсон газараа болгодно. Энэ бол Монгол дэрн. Монголын гэрх хойгийн хогийн Сая цэвэр нэргийн хуулиар Монгол улс ингэж худлаа ярьж аюултай хог хаягдлыг дахин боловсруулах устгах үйл ажиллагааг уурхайн талбайд хэрэгжүүлнэ гэж заасан байгаа шүү. тэр чинь шатар тослог байна. Гэрээг уншиж шүү. Бензин батарей За, би гэрээг зай уншиж хураагүй шүү дээ. далай жаргалгаа та ямар ямар хог хаягдсан юм байна. би нэг Та нар миний хөвгөлдөл та нар яг асуултанд хариуллаа. Асуулт хариулж шүү. Тэр мандат хэн өгсөн юм? Мандат хэн өгсөн гэдэг. Яадаг мандат вэ? Шинжлэх ухаан өгсөн юм аа. Би хариуцж байгаа. Энэ компаниг би төрийн эзэмших хариуцлага компанийн захирлууд би энийг хариуцлах хүлээж байгаа. Би энийг хийж төрөөс над үүрэг дадлага өгсөн. Их Халин аваад ярьж байгаа эрдэмтдэд Монголын ард түмэн хувь заяагаа даатахгүй юу гэж асууж шүү би дээ. энэ улсын хурлын гишүүн За уянгаас Эрдэмтэн цалиа авах үүсчих юм. юуны тухай их ярьж байна. Энэ одоо эдийн засгийн үзүүлэлтүүд нь их гой гой юм ярьж ах шиг байна. Та өөрөө Улаанбаатарт очиж үзсэн үү? Улаанбаатарт очиод нутгийн ардуудтай уулзаж үзсэн үү? Нутгийн ардуудтай шандад дорногов гэдэгтэй дэлгэр сайхан гишүүн хэд хэдэн гишүүдтэй явж уулзалт хийхтэй уулзаа. Тэгэл яг л тэр сумаас ирээл яг тэр нөлөөллийн бүсгэл байгаа айл гээл отгон сэтгүүлчийн яриаг сонсчдгийг юм шиг байгаа юм л да. Тэгэл яг л надаас асуусан асуулт бол малын энэ одоо гажиг төрөлтийг яах вэ? Усны асуудал гэх тэгээд чадлаараа л өөрийнхөө мэдих төвшөндөө л хариугаа өгсөн байгаа. Та бүхний ярьж байгаа юм дандаа эдийн засгийн үзүүлэлт ярьж байна. Монголын баялаг за байж би Монголын баялаг юу юм бэ гэвэл бидний эдийн засгийн өсөлт буюу тэр доллар одоо евро биш гэж би бодож байна. Монголын баялаг хүн өөрөө. Өнөөдөр тэнд хүн малтайгаа өөрөө. Тэгэхэд Монголын Улаанбаатарт байгаа хүн нь мал нь хордож байгаа тухай яриад байна. Энд чинь тэр хүмүүстээр та нар очиод ярихаар тэр хүмүүс худлаа яриад байгаа юм. Та бол одоо тэр хүмүүсийг худлаа ярьж ин гэж ярих гэдэг шиг байна да. Би сая би өөртөө ч яриаг. Би сая тэгэхээр таны хэлж байгаа тэр эдийн засгийн үзүүлэлтийн төлөө тийм ээ ашигтай гэрээ гэдгийг чинь төлөө ямар олон монголчууд өөрсдийнхөө эрүүл мэндийг золиослоод, байгаль ихээ золиослоод, тэр орон нутгаа тэр чигээр нь золиослж байгааг та нар мэдэхгүй. Тэнд байсан загийн шар ухтан тэр чигээр алгуулсан байна. Бид нар мэдж байгаа. Дэлхийд дээр энэ лаборатори дээр хамгийн дөрөв туршилт хийдэг юм бол хулгана. За тэгвэл тэнд байгалийн амьд лаборатори бий болоод тентхийн бүх хулгана алга болсон байна. Нэгдүгээр. Хоёрдугаар эн чинь одоо хүүхрийн хүчил таныхаар бол ингээд баахан толгой эргүүлсэн юм үзүүлээ түрүү ийм байдаг юм а гэнэ л дээ. Энэ хүүхрийн хүчлийг та ер нь баахан тоо юу хими элемент үзүүлээд ер нь баг хоргоо шахах юм ярьж байна. Тэгвэл тэр орон нутгийн хулаа яриад байгаа юм уу? Энэ хүүхрийн хүчлийг чинь шахсан үеэс хойш 10 оноос хойш орон нутгийнхны ус нь хордсон байна. Ургамлан дачир болсон байна. Агаар нь өөр болсон байна. Одоо бол дандаа ийм саарлсан гэж хэлж байна. Дээрэс нь мал ургийн гажиг бий болсон байна. Хүн дээр гажиг бий болсон байна. Ийм олон үзүүлэлтүүд бий болчиход байгаа та нар энд тийм юм байхгүй. Ер нь бол хамгийн сайн одоо эдийн засгаа сайжруулах юм яриад байгаа юм. Бид нэр энэ ураны Француудыг таалзахын төлөө ямар их золиос төлж байгааг мэдэж байна уу? Монголын нэг статистикийн мэдээд итгэдэг үү? Статистикийн мэдээд. Таны мэдээнд бол би огт итгэхгүй. Статистикийн мэдээ ярьж. Таны мэдээнд статистикийн мэдээнд ч итгэдэг би. Тийм үү. За итгэхгүй яагаад гэж Энийг нэг юм байгаад урааны 150-170 метрийн одоо гүнд ингээ
эцэнд ингээ оршдог гэдэг ингээ яриад байж. Гэтэл бидний нөгөө унтны ус буюу хэрэглээний ус чинь ингээд ерөөсөө нэг 10-аас 20 метрийн хүндээ байдаг ч юм уу 25 метрээс дээш ч юм. За тэгэнгүүт би бас энэ нэвтрүүлгийг хийх гээд нөгөө редакторын хувьд бас нэлээд юм уншаад судлахаар энэ одоо энэ төслийн хүрээнд хэрэглэгдэх ус ердийн уурхад хэрэглэгдэх уснаас 5 дахин бага ус хэрэглэнэ. За тэгээд нэг уснаас нь урааныг нь салгаад нунтгаа гаргаж авна эдэргээд ингээд процесс нь ингээд яг мэрэгжлийн биш гэсэн би ингээд ойлгох гээд уншихлаэр за тэгвэл тэгээд тэр гаргаж авсан нунтг нь бол тэр чигээр гадагшаа гарах юм байна. Манайд бол цөмийн хаягдл гэдэг эцсийн тийм айхтай бүтээгдэхүүн болчихгүй юм байна. Ягаад гэвэл манайд боловсруул үйлдвэр байхгүй шүү дээ атны үйлдвэр. Гэт энэ талаас нь та тайлбарлаад өгөөч. Тэр унд усыг энэ уран олборлож байгаа тэр хэсгээс бид уучих юм боломж байхгүй шүү дээ. Тэр ундны ус чинь ерөөс 15 метрээс дээш л байгаа шүү дээ. Тэр говийн усууд ягаад их давслаг хужирлаг байдаггүй гэхээр говьд ус баг ордог, бороо баг ордог учраас тэр бороо чинь доошо нэвчиж чадахгүй учраас усыг сэнгэсүүж чадахгүй байгаа. Хангай газар бороо их ордог учраас доошо гүндүүгээ нэвчээд бүх ус ургам бус ус чинь сэнгийг чадчих байгаа байхгүй. Тэр ус ордгүй газар бол бороо ордгүй газар бол ус заавал эрдэсчил нэмэгдэж одоо тийм шорууг одоо эрдэсчилтэй болж байгаа. За доошо болох тусмаа тэр гүний газаргүйг ус нэвших чадвар нь муу учраас дор байгаа усууд илүү эрдэсч ихтэй. Тэр ураны бага 120-180 м-ийн гүнд бол тэр газрын газаргүйг ус доош нэвших боломж байхгүй. Бидний уудаг ус гэсэн үг шүү дээ. Бидний уудаг ус руу доошоогоо бол гэсэн шаврын уян дээр тусгаарлагдсан байгаа учраас дээдлийн уян доошоо нэвтрэх боломж байхгүй. Тэр ус бол өхмөл маягийн ус учраас жид 1-2 м илүү хөдөлдөг. Судалгаагаа тогтоогдсон шүү дээ. Тийм усуудад тэн дотор уран байгаа маш их эрдэссэн байгаа. Тэрийг уух боломж байхгүй, ашиглах боломж байхгүй шүү дээ. Тэр усыг чинь аваад эргүүлэлтээр явж байгаа учраас дээр тэр ундны устай холиодох боломж байхгүй шүү дээ. За би таны энэ дээр энэ няцалт хий. За уучлаарай. Одоо энэ үе ингэж штэ шаварлаг одоо хөрс би тэр доотлын 150-200 м шаварлаг үе би. За энэ олон улсын атомын энерги агентлаг төгөлт байна л да. За энэ дээр юу гэсэн гэхээр түрүүн би хэлсэн штэ уран олборлох явцад маш том алдаануудыг Монгол улс гаргасан. Усны урсгалыг сааруулагч ус үл нэвчүүлэгч шаврын үед хагарал үүссэн. За хөндлөн огтлын эвдрэл тусгаарлагдсан усантай хагарал ийм хагалууд үүссэн учраас одоо тэр чинь маш бага 2-5 м-ийн шаварлаг хөрс байгаа штэ. Таны яриад байгаа тэр ундны ус тэрний доор урааныг уусгахан олборлохоор бүхрийн хүчээр шахах гэдэг тэр хооронд чинь ер нь хөрсний ус бол шүү дээ дээшээ хөдөлдөг. Зөвхөн тэр юуныхаа дагуу хэвтээ хатаад хөдөлж байгаа шүү. Тэр шаварлаг за тэр шаварлаг хагарал үүссэн гэдэг нь олон улсын энерги агентлагийн за энэ хагарал үүссэн тохиолдолд дуусчихгүй. Тэгээд яагаад тэгвэл ус нь хордсон 8 удаа. Уран дээр ордог. Өөр металлууд уснаас буюу тэр ураанаас үүдэлтэй хордлого хүн малд нөлөөлөөд ингэцэн гэдгийг мэдээж ингээ гаргаад ахаар олон нийт бол ингээ үнэхээр иргэн миний хувьд ч гэсэн яана нэрийн үнэ яана гэж бодож байгаа. Гол нь яг ураанаас болсон гэдгийг та нар маань ч гэдэг юм одоо юу гэдэг ингэж ярьж байгаа хүмүүс маань юугаар хаана Монгол таана яаж баталгааж өгөх юм. Тийм учраас би 10 оноос өмнө тэр туршилтын олборлт хийхээс өмнө тэр судалгаа байна уу? Улс хөрсний судалгаа гэхээр өнөөдөр манай шинжлэх ухаан ярьдаг эрдэмтэд гаргаж өгөхгүй байгаа үстэй байхгүй. Суур судалгаагаа гаргаад одоо чи сая ингээ зүгээр хүмүүс нэг юм бүрэн хүмүүс зүгээр нэг юм цаас үзүүлчихээр энэ дотор нь байгаа юм гэж ойлгоод та нарын наад зайл худал хуурмагт чинь одоо бид нар хизээч ингээ хуурдахаасаа өнгөрсөн шүү дээ. Хоёрдугаар цааш та энэ усыг тэгшээ уран олборлохоос өөр юунд ч ашиглах ямар боломжгүй байд юм аа. Энэ бол олон улсын атомын энерги агентлагийн дөрвөн журамдарч байгаа, Монголын дөрвөн журамдарч байгаа. Яагаад гэвэл тэр чинь ураантай орчин учраас тэнд уран цацрагийн чууд хоруу чанартай, химийн чууд хоруу чанартай. Би хизээч хоргоо гэж хэлж байгаагүй. Энэ хоруу чанараас хин сэргийлдэг. Геологчд, физикчд, химчд сэргийлдэг. тэгээд та нар сэргийлсэн сэргийлэх гэж энэ мэрэгжил байдаг. Цөмийн болон цацрын хяналт цаана олон улсын атомын энерги агентлагийн гарсан дөрвөн журам байгаа. Тэр энийг хэнд өгсөн би мэдэхгүй. Наадхыг чинь бол магадгүй манай цөмийн энерги хүмүүст өгсөн байх. Тэр үг олж энэ улсын атомын энерги агентлагийн дүгнэлтээ мэдэхгүйгээр өнөөдөр ингээд шинээр доктор яриад та ийм юм та өөрөө мэрэгжлийн хүн гэдэг үг л та мэн. Та одоо ийм хариуцлагагүй байж болохгүй. Энэ чинь хууль зүйн мэдхгүй шүү дээ. Гэхдээ миний авчрах хамаагүй та нар надад зүйл мэдээлэл байгаа шүү. Тэнд хэдэн үеэр мал малсан малчид энэ шинжлэх ухаанаас чин урд настай мал малж ирсэн малчид байна тийм үү. Тэд нар чинь өөрсдөө
энэ ус биш болчлоо. 3-4 үеэр байсан малчид өнөөдөр 2010 оноос хойш ус биш болчлоо гэдэг бүгдээр ярьж байна. Энэ тэгш баяр гэдэг хүн тэнд очив. Малчидтай нэг ч уулзаагүй. захиргааны хэргийн анхаарал Одоо бүгдээр хэлж гарсан тодруулга байна. Бүрэн үнэлттэй наад дотор чинь олон улсын энерги атомын энерги агентлагийн дүгнэлт байна. Тэрнгүүд шүүхийн их сурвалжтай тулгуурлажд л ярьж байгаа юм байна. За. Гэтэ өнгөрсөн хугацаанд бид огт шинжилгээний судалгааг хийгээгүй маа. Хийгээгүй тийм байхгүй. Энэ алдаа гарсан ч ойлгомжтой биш. 8 удаа судалж нэг дүгнэлт нь энэ Stantex гээд Канадын олон улсын байгууллагаас судалгаа хийсэн. Дарагчин дүгнэлт байгаа гэдгийг хэлчихлээ. Үгүй ээ. 8 удаа шинжилгээний судалгааны дүгнэлт хийсэн. Та тэгээд ийм байж Магатегээс нэг Энийхээ яриаг Магатегийн хийсэн дүгнэлт байна. Канадын олон улсын Stantex байгаль орчны үнэлгээдэг компани 19 онд хийгээд бас дүгнэлтээ гаргацсан. Шинжилгээний актив 4 удаа хийсэн. Ингээд олон улсын бол дотоодын шинжилгээний дүгнэлтүүд хийсний үндсээр бид нар дүгнэлтүүд бүгд адилхан гарсан байхгүй юу? Тэндээс ураанаас болж мал хүн хордсон, усны хордсон гэдэг дүгнэлт байхгүй шүү. Малчид ерөнхийдөө танихаар бол судлаа ярьж байна тийм үү? Судлаа ярьж. Яг Та яаж ингэж ярьж яг малчид тэр нөгөө удам дамжсан он удаан жил мал ус тий өвшийнхаа гарцыг хараа явж исэн малчид бол бас нэг их сурвалж мөн гэхдээ яг өнөөдрийн ярьж байгаа бидний сэдвийн хүрээнд бол энэ бүх юм лабораторийн шинжилгээ, шинжлэх ухаанчаар тооцоолол бүх юм дээр ингэж л тулгуурлаж ярих байх. Мэдээж малч ухааныг ойлгож байна. Монголын малч ухаан бол хэдэн зуун жилээрээ үнэлэгдэж ирсэн. Тэдний бол үнэнтэй үнэн. Гэхдээ өнөөдрийн ярьж байгаа энэ урааны тухай яриа бол шинжлэх ухаан буюу тэр одоо юу гэдэг яг тэр лабораторид шинжилсэн үгүүд үгнэлтэн дээр тулгуурлаж ярихаас аргагүй сэдв юм шиг л надад бол тийм санагдаж Монголд биш тийм ээ. Одоо лаборатори нэгч байхгүй. Тэр ч байтугай хүн өгч яхад малаа өгч яхад тэрнийг шинжилдэг лаборатори байхгүй. Дээрээс нь допингийн шинжилгээ бид нар чинь одоо Солонгосын нэг сургууль шинжилж байгаа тийм. Жишээс. Тэгэхээр энэ арга одоо худаа юм уу энэ? Усын ядгийн төлөөртөнд дараагаар ажиллаж байхдаа хоёр спектакамасит аппарат оруулж ирээд хангалттай их байгаа. Энэ биш спектакамасит аппарат оруулж ирээд тэр урааныг чинь судлаад бүр тэр бат усан дах урааныг судалдаг болоод 300 гаруй сум суурин тосгоноос бид нар дээж аваад усан уран тодорхойлоод инээ тархалтыг мөрд гаргаад өгчихсэн. Та нар уншил та. Та нар уншихгүй байж болно. Магадгүй ирээдүйн уншихгүй байх гэж найдад бичиж байгаа. Дээрээс нь энд ингэж судлаа ярьцгаахаар би хараад номоо бичмээр шүү. Үгүй 12 оноос өмнөх суурь судалгааг байхгүй мөртлөө хайжуулж олоод өгч болно. Одоо тэгж судалсан бол та энэ ачаалттай та аваад ирлээ. Тэгвэл туршлагаа хийхээс өмнө тэр газрын усан хортой байсан гэдгийг та нотлож байгаа. Тийм нотлохол би танаас. Хортой хоргүй байсан. Би бол шинжилгээний мөнгө гаргаад би мөнгө өгч би ч 20 он бид нар туршилтын үйлдвэр хийхээс өмнө шинжилгээний академи 7 эрдэмтдийг судлаа хийгээд туршилтын дараа 22-нд дахиад хийгээд засгийн газар бид нар бүгд дүгнэлтэд танилцуулаад лабораторийн шинжилгээ дотоод болон гадаад лабораторийн шинжилгээ өгөөд бүгд ээжүүдээ авсан байхгүй. Тэгэхээр огт тийм судалгаа хийгээгүй гэж тийм байхгүй. Судалгааг нь аваарай. Би тань маргааш өгье. Тэгвэл надад цаасаараа би танд өгье. 8 судалгаа байгаа. Тэрийг та уншаарай. Та 12 оноос хойш яриад байгаа шүү дээ. Би тань туршилтын үйлдвэрийг 10 тоныг 21-нд авсан байна. Үнэхээр гаргаад байна. За ингээд энэ одоо би бол өөрөө одоо чуулган дээр 17 удаа ярьсан учраас арай бага ярихыг хичээж байгаа ч гэсэндээ нэг зүйл хэлээд би тэгээд яриагаа өндөрлөө. Миний хувьд болно. Тэгэхээр шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын зүгээс ингээ хүчлийг нөөц дуусгахад, хөхрийн хүчлийг нөөц дуусгахад газар доор битүүмжлээд үлдээхээр байгаа. Тэгж одоо танилцуулганд орж ирсэн. Ингээ хүчлийг байгаль өөрөө сармагжуулна гэж ингэж аимшигтай дүгнэлтийг оруулж ирсэн. Тэр 240 мянган тонныг одоо тэр олон 10 жил ингэж хийгээ. Тэгээд одоо ингээд хүмүүсийг доромжилж байгаа юм шиг өгсөн танилцуулгад юу гэж заасан бол газрын гадаргуугаас 1 метрийн хэмжээнд турбааг тайрж хөрсөөр хучиж нөхөн сэргэлт хийхээр байгаа. Энэ бол зүгээр л үл тоолт. Эндээс би юу хэлэх гээд байна гэвэл би дүгнэлтээ хэлчихье. Одоо цалин авдаг хөлсний эрдэмтэн нэртэй хүмүүс Монголын ард түмэн өөрсдийнхөө хувь заяа, эрүүл мэнд, үр хөвгтөйгөө хувь заяаг даатгахгүй. Өнөөдөр энэ улсын их хурал дээр энэ шийдвэр гаргасан тэр ажлын хэсэг нөхдүүдийг болон энэ эрдэмтдийг шүүхэд өгөхөөс арга байхгүй. Энэ бол үндсэн хуулийн 16-гийн 2 заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгаалуулах эрхээ Монголын ард түмэн эдлэх ёстой. Харин одоо энэ зурагтаар харж байгаа хүмүүс бие даасан хөндлөнгийн эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтийг Монголын ард түмэн өөрөө зохион байгуулалт хийж гаргахаас өөр аргагүй.
Өнөөдөр та нарыг Монголын ард түмэн мандат өгөөгүй. 18 онд Та нар хийсэн шүү дээ. Арона Аревагаас цалингаа авч болно. Канадын Standex гэж компани орон нутгийн иргэдийн шаардлагын дагуу Канадын Би компани яриад дууссан. Энэ хүмүүс яагаад сандарч байгаа те? сандраагүй би тайлбараа. Та миний яриаг сонсороо. Тэгэхээр Та улаанцаа гүтгээд яриад. шүүхэд та нарыг өгнө. Та нар цалин авахын төлөө Монголын ард түмнийг эрсдэлд оруулж болохгүй. Үүнийг арьснаасаа болж өгдөг. За. Хүн өгнөөсөө болж өгтөн шүү. Та нар энэ түүхэнд үлдэн шүү. Энэ ноцтой зүйлүүд шүү. Тэр саармагжуулна нөхөн сэргээлтийн мэдээлэл би далаа жаргалаас асуу. Тэгшвэр ч юм уу жамсранд орж хориолж ирээ тэрчиг байхгүй. За, Хороо дэлхийн үсгэд уран байсан. Одоо ч байгаа. Үнэхээр уран хортой бол урааныг аваа явж байгаа юм шүү. Ганцхан юм бичээ тэгэл бол манай улсыг тойроод ирээнд хойшоо дорнотын цаана Оросууд яг энэ газар дээр уус холболдоор уран олборч байгаа. Бүгд найрамд хэсэд ард бас манайхаас 70 км 100 км-ийн ойролцоо уран олборч байгаа. Казахстан 30 хэдэн жил уран олборч байна. Яг гадар доор уусгай холболтоор олборч байгаа. Австрали, Канада, Шинэ Зеланд, Киргиз бүгд адилхан газар доор уусгай холболтоор уран олборч байна. Энэ бүгдээ нээлттэй ардчсан нийгэм. Хэрвээ эндээс янз бүрийн юм гарсан бол бид нар ингээ яриад сууж ойлгоно. Би болгоомжлол юу байгааг ойлгож байна. Энэ бүгдээрээ хинамгаа бүгдээрээ сайн хандах хэрэгтэй үнэн. Гэхдээ хүн төрлөختөө ингээ хийгээ явцсан юм болоод ахад бид нар огт олборж эхлэегүй байгаа. Дорногоогт уран олборж эхлэегүй байгаа шүү дээ. Жилд 2500 тонныг 28 туршилтын үйлдвэрлэлийг 10 тэрбум тонн. 10 тонн. Тий 10 тонн. 10 тонн олборж эхлэх бол 2500 тонн болно. 240 дахин их олборлон. Та нарын ярьж байгаа бүх тооныг өөрчилж байна. Хоёрдугаар бид нар хятад Энэ нөгөө Канада, Монгол улсын яар би нэг юм хэлж байна. Монгол улс 3 сая байна. 60% газар доор Тэр осод болоод ирдэг. Манайд Уучлаарай энэ газар дор уусгай технологи гэж байна. Энэтэй холбоотой Танд хамаагүй юм Чех, Герман улсууд тухайлбал энэ газар доор уусгай олборлох технологиор олборлоод тэр гүний усандаа хороо алдсан. Өнөөдрийг болтол тус бүрдээ 1 тэрбум $1 зарцуулсан боловч нөхөн сэргээж чадаагүй. Тэрийг чадаагүй. Юунаас улсын? технологиос агуу. Тэр өөр юмнаас болсон. Тэр ингээд тэр байдгаа манайхаас өндөр хөгжилтэй орнууд тэр хорыг арилгаж чадахгүй өнөөдөр хэдэн зуун жилээр тэр газрын хөрсөө бохирдуулчаад тэр байдгыг зарцуулаад нөхөсөлж чадахгүй байхад бид нар өнөөдөр ийм чадамжгүй гэдгээ олон улсын атом энергийн газар нь нотлоод байхад хүүхдэд одоо шүтэнц бариулсантай адилхан ийм зүйлийг хийж байгаа шүү. Ажиллаад зөвлөмж өгдөгөө. Зөвлөмжийн дагуу засах хэвээр бол заслаад хаах хэвээр бол хаагаад 3 жил дутуу хүлээж зөвлөмж өгнө. энэ гэрэн дээр 3 жил дутуу далаа жаргалаа би нэг юм асуу. агентлаг ирж ажиллана гэж заасан баг. Тэр саармаг Ганбаатар гişүйлээ тэр саармагжуулна гэж нөхөн сэргээлтийг ингээд юу яаж байгаа турбаа хийж байгаа юу ан тэрэн дээр нэг тайлбар өгчөөч гişүний яриад байгаа дээр. Тэр өөрөө байгаль өөрөө саармагжуулаад явцсан. Тэр газар дээр байсан урааны бид нар гаргаад авч байгаа шүү дээ. Өөрөө саармагжуулаад тэр нь байхгүй. Сая Жамсан дөрж байгаа хэлж штэ. Хүүг 2% хөрвүүчс хийгээд ураантай ойлгохоор тэр өөрөө ус цэвэр тунгалаг ус болоо гараад ирдэг. Тэгээ тэрнээс ураантай усыг бид нар хөрвүүчтэй гаргаад авдаг байхгүй. Ерөөс энэ процесс, энэ шинжлэх ухааны процесс. Тэр аюултай хог хаягдлын тухай хууль гэдгийн нэршлэн л ер нь их буруу юм шиг байна. Сонсоод байхад ингээл энд үүсэж байгаа ихэнх одоо гэрээн дээр бичигдсэн байгаа үгээс нь хүртэл Ганбаатар гишүүн тийм ойлголт өгч байна гэдэг бол энийг бид нар засах ёстой юм шиг санагдаж байна. Магадгүй техникийн хог хаягдлын гэхүү эсвэл технологийн гэхүү үйл ажиллагааны явцад гарсан одоо ямарваа нэгэн тийм одоо хэрэгэлсэн маск ч юм уу юу гэдгийг уулуурхаан янз бүрийн боловсруулах үйлдвэр үгүй хэрэглээд тэгээд үлдсэн дахин ашиглаж болохгүй зүйлийгээ техникийн хог хаягдлын гэдэг нэрээр явах юм бол ийм асуудлууд үүсэхгүй юм шиг санагдаж байна. За одоо яасан нэвтрүүлгийг бас нэлээд залуучууд үзэж байгаа хаа. Тэгээ энэ дээр л нэг зүйлийг бас одоо минут байхгүй учраас зүгээр заавал хэлээл орхий. Одоо тэгэл чат GPT дээр бүгд төгжсөн сайн үзэж байгаа ах. За ураны цацраг идэх шин чанар өндөр яг тэр төрш болж ашиглагддаг изотоп нь уран 235 байгаа. Тэгэхээр энэ маань болохоор шар нутагт хэдэн хувь байх вэ? 0.7 ч байна уу? Цацраг гэдэг чинь 200 уран 238 буюу байгалийн ураны тэр изотоп нь хамгийн их байгаа тэр шар нутагт гарч байгаа. За дүүнд одоо залуучуудаа зориулаад хэлж байгаа юм шүү. Тэгэхээр хэрвээ эрдэмтдээ итгэхгүй байгаа бол химийн багш нараас асуух хэрэгтэй. Физикийн багш нараас асуух хэрэгтэй. Тэгээ энээсээ цаашлаад ингээд бол явах хэрэгтэй маа. Тэгээ ингээ энд нэг эх орондоо хайртай нэг хэсэг, эх орондоо хайргүй нэг хэсэг ингээ хоорондоо яриад байгаа юм шиг харагдаад ах юм аа. Уул нь бол бүгдээрээ л таач бас түрүү хэлсэн 3.4 сая хүн л одоо манай улсад бол амьдарч байна.
Тэгээ газар зүй геоэкологийн хүрээлэн, химийн технологийн хүрээлэн Монгол Улсын шинжилгээ ухааны академи маш олон судалгааг хийчээд өөрсдөө ярих хэрэгтэй байна. Эрдэмтдийгээ энэ замшааныг одоо ашиглаад бас шүүмжлэх хэрэгтэй байна. Газрын доорх усыг шинжилгээ ухааны технологийн их сургуулийн геолог уул уурхайн сургуулийн багш нар энэ Монгол улсад мэрэгчлэлтэн бэлддэг юм аа. За багш нар маань энийгээ сайн яриад өгөөч ээ. Энийг л хэлхийг хүслээ. Тэгээд өөр хүмүүс зөндөө тайлбарлах баха. Энийг хоёр юм хэлчих. Нэгдүгээр нь Энэ эрдэмтэд Африк руу явмаар юм а. Тэнд өстө бөө хордож өгчээл та гурав хэрэгтэй байна. Энгийн тайлбарч. Би одоо өөрийнхөө салбар буюу энэ мөнгөний бодлого эдийн засгийн талаас ярих юм бол тийм псевдо сайн буюу хуурамч эдийн засаг гэж монетарист онд Милтон Фридманы тэрийг хэрэгжүүлдэг неолиберал маягийн хувийн өмчтөр суурьсан гэдэг үлгэрт үнэмшээд бид нар 30 хэдэн жил бүх юм бол өөрөлдүүлээд өрөнд ороод дуусчих. Яг тэрнтэй адилхан эдний хийсэн сүүлийн Рокфеллерийн ангаах ухаан гэдэг юм уу, цөмийн гэдэг юм уу, дандаа энэ мөнгөний эзэдийн хийцэн бүгд хөлсний эрдэмтэд, бүгд хөлсний шинжилгээ ухааны салбар ингээд тэгээд тэрэндээ үнэмшсэн ийм мухар сүсгийн хүмүүс их байд юм а. Нэгдүгээрт. Тийм учраас би яг энэ эдийн засгийн номлол нь өөрөө хулигтаад ингээд 50 оноос хойш бүх хүндрэлтийг мөлжиж байгаа шиг доктор болсон. За чамд хамаагүй за. За тэгээ сонсчлаа. Чи бити яриа хүмүүс хотод айлтгуулдаг чи. За тэгээ нэгдүгээрт нь тийм учраас энэ псевдо сайнд үнэмшсэн хүмүүс маш их улс орноо хохирдог байхгүй юу? Тийм учраас зүгээр бодит амьдралын юмараа бодит прагмат харах. Нэг хоёрдугаарт нь тэр чат GPT-г сая хэлж байна. За DeepSeek ч гэдэг юм уу шууд эрэхтэй үзлээ. Казахстан бол олборлолтоор оргил үедээ 60 40% хүртэл олборлдог. Гэхдээ 22 хоноос хойш олборлохоо зогсооцсон байна. Яагаад? Украины дайнаас болоод. Мөн үү? Энд ч өөрөө дахиад нэг том сигнал шүү дээ. Тэгэхээр бид нар энэ геополитикийн аюултай гэсэн аюулсаа бодож үзмээр байгаа юм шүү дээ. Нөөцөнд дууссан ба. Би бол Монгол орны улсын уран үүний физик гэдэг энэ асуудлуудыг сэдвэр хамгаалсан юм шүү. Нөөцтэй. За. Холбоорлох үйл ажиллагаа хийж л байгаа. Явж л байгаа. Хөвшил байгаа. 7-8 төсөл байгаа. 7-8 төсөл байгаа гэж л байгаа. Ер нь бол шилүүгээ хэлэхэд хөтлөгч. Ер нь бол тэгш баяр гэдэг хүн бол ер нь Монголын ард түмнийг их дормжилсан хүн ба шүү дээ та. Инээд алдаал те. Та одоо энэ араа бид нэр энэ араа зүгээр энэ хэлсэн. Үгүй та энэ араа тэмээ тэн болж байгаа гамшиг би байна шүү дээ. Таныг энэ араа эний чинь баг амрууч чинь цутгамаар санагдсан буур ясны та үнэхээр үгүй юм бол эрдэмтэн хүн шиг байж чадахгүй юм тийм үү? Та бензин уухгүй шүү дээ та. Бензин ууж болдгоо ямар муухай хүн доромжилдог. Ямар муухай адилхан ийм хүнийг ахаад үүнээс цааш ерөөсөө болохгүй. Үүнээс хойш түүнээс цааш ийм хүнийг Дараагийн хилцүүлэг нэвтрүүлэгтээ би илүү шинжлэх ухаанчаар бас олон нийтэд мэдээлэл хүмүүсийг өөрөх ёстой юм байна гэж бас ойлголоо. Хүмүүст би юу яг? Тэгш баяраа уучлаарай. Тийм. За далаа жаргал саяных дээр бас нэмээд хэлээд өгөөч. Ер нь бол юу гэдгийг за ураны манайч одоо энэ чи хичнээн жил хэрэгжүүлнэ гэдэг байгаа л 40 жил болно гэдэг. Энергийн газрын төгөлтэй мэдэхгүй эрдэмтэнтэй одоо бид юу ярих юм бэ? Зүгээр л энэ цаас дээр баримтаар л яриа. Энэ сүүлийн 10 жил төгөн сэргээлтэй тий. Наад үзүүлэлт би харсан. Үзэгчтэй хүнтэй шүү. юу ч мэдэхгүй Үзэгчтэй хүнтэй шүү. Тэгш баяр отгоо баяраа. амьсгалж явсан өөрөө авсан байгаа. Ингээд та юм байж чинь Өөрөө яг амьсгалж авчаад ингээд сууж байгаа шүү. Тухайны гарсан бүх төгөлтүүдийг маргааш би Сэрэмбай, Отгон сэтгүүл тойлоо би өргөё. Тэдний бүгдийг аваад 7-8 судалгаа байгаа. Зөвхөн энэ магатегийнх бол 3 жил тутам хийдэг нэг төгөл тайлан. Энээс гадна бид 7 судалгаа хийсэн. Бүгдийг таамд би өгье. Маргааш би бичгээд танаас танилцуулж өргөж өгье. Танаас нэг юм асууя та. Та бол одоо Монголын төрийн өмчт компани дарга юм байна. Францын тал нь шүүхээр Монголын талыг бид нэр авилгаж жагаад энэ лицензийг авсан юмаа гэдэг тал дээр та ямар байр суурьтай байгаа? Юу гэж шийдэгдэг байгаа. Эцсийн төгөлт нь гараад байгаа. Шийдэгдэхээр барахгүй тэр чинь торгуулсан байгаа. Та ямар аимшигтай худалч юм бэ? 24 оноо 12 сарын 2-нд шүүхээр орсон байгаа. Хоёрдугаар тэр 12-аас 15 болсон. Ямар амар худалч юм бэ та чинь? Шийдэн гараад. Ямар амар худалч юм бэ? 24 оны 12 сарын 2-нд Франц улсын шүүхээр орчихсон. Энэ чинь 4.8 сая еврогоор төлсөн. Одоо Монгол улсад хэрэгжиж байгаа энэ хөрөнгө оруулалтын энэ гэрээнийхээ одоо ач холбогдлыг л ярмаар байна. Өмнөх нь одоо яг тэр мэдээж бас асуудлыг тодруулах зүйтэй. Далаа жаргал тэгээд ач холбогдлын таныг дахиад ямар одоо Монгол улсын иргэнд энэ одоо хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжснээр ямар үр өгөөж авчрах юм бэ гэдэг дээр тодорхой Монгол улс нүүрсээ түлээд агаараа бохирдуулаад явах уу? Ирээдүйд бид нар ногоон эрчим хүч, цөмийн эрчим хүчтэй болох уу гэдэг үе шатны анхны үе шатыг хэрэгжүүлэх үү гэдэг бид нар гараан дээр байна. Бид нар нүүрсээ яриад өнөөдөр хэдэн Улаанбаатар хот маань улс орн маань яаж хохирч байгаа мэдж байгаа. Ирээдүйд бол цөмийн эрчим хүч. Европын холбоо 22 оны 1 сараас эхлээд эрчим хүч, цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчээр зарлцсан байгаа. Биднээс зөвхөн энэ
эдийн засгийн үүргээс гадна бидний аюулгүй байдал улсын хамгийн том ач холбогдолтой. Бид нар хоёр өчнөөсөө хамааралтай амьдарч байгаа. За тэр Макрон энэ бол дараагийн асуудал. Гэхдээ бид нар Франц, Англи, Герман, Их Британи гэсэн орнуудыг бид нар татах нь бидний хамгийн том ач холбогдол. Бидний улс төр аюулгүй байдал баталгааж байна. Бид нар олон тулгууртай болно. Манай тусгаар тогтнол зөвхөн 2 тулгууртай биш, олон тулгууртай болгож байгаа чиглэж байгаа. Манай ногоон хямд эрчим хүч гэж нэрээр эднээс яриад Монгол орнд ногоон хямд эрчим хүч түүч хамаагүй. Бид өөр хөгжилтэй орны ногоон хямд эрчим хүчээр хангах түүхий эдийн бааз болж байгаа. Бид зүгээр шар нутгаа гаргана, бүр тэгээ хуваа өгцөн Монгол орн хизээч болох ийм гэрээ хийчихэд байгаа. Гэхдээ байхгүй. Альва юм чи их хэлсэн тавьгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2024-өөс 28 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2 заалт байгаа. Нэг нь ураны гэрээг, хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ. За энүүгээ хийчихсэн. Энэ 14 мега төслийн нэг. Нөгөөх нь бол атомын цахилгаан станц ашиглах одоо судалгааны ажлыг хийнэ гэж байгаа. Энэ бол атомын цахилгаан станцд болоход 10 алхам ойртож байгаа хэрэг. Аимшиг тутаанаас атомын станц аварнаа. Тэгээ утааны аюулаас уран аварнаа гэдгийг Тэгэхээр доктороо бид нар өнөөдөр энэ Улаанбаатар хотод угаартуулаад байгаа шахмал төрснийхээ найрлагыг өнөөдөр шинжилж мэдэхгүй байж өнөөдөр энэ цацраг идэвхт бодисыг талаад өнөөдөр ярих болоогүй. Тэгэхээр хүмүүс шиг эрдэмтэнтэй судалгаа шиг судалгаатай болё. Тэрний дараа энэ уран бид нар энэ ураны төслийг таны наад дээр чинь байхгүй шүү дээ 12 оноос. Тэгж байгаа судалгаа би ойлгож байна уу? Би бүгдийг хийх үүрэггүй заяа. Би танд 12 оны тэр өөрөө хийсэн хугацаагаар 12 оноос тэрийг одоод өгье л да тань. танд байхгүй ч одоо тэгвэл та ингэж би энэс хойш ном барьж байгаараа. Гэхдээ би өөрөө гарсан ном барьж. Тэгээд наадах чинь тэр уран олборлохоос өмнө Монгол байхгүй номоор яах вэ? орны аршин гээд 800 ном гаргачихсан байж л байна. Баярлалаа. Уянга гишүүд их хурал дээр одоо хоёр гишүүн хоёулаа сууж байна. Танилцуулагдсан та бүхэнд ингээд нөгөө юуг оруулж ирсэн гэж штэ. Тэгээд та яг үнэхээр Монгол улсын эдийн засгийн болоод одоо геополитикийн хувьд Монголын ард түмний одоо тэр малчин түмний хувьд ч гэсэн үнэхээр эрх ашигын зөрчигдөхгүй байж болох гэрээ юм байна. Ийм өгөөж авах юм байна гэдгийг яг яаж харсан та юу яг технологийн хөгжлийн хэлжинтэй газрын дор уусган байжуулахын арга гэдэг их ярьж байгаа. За энэ арга болохоор 1960-ад онд Оросын эрдэмтэд Казахстаны геологчид нийлээд гаргасан юм бол арга юм лээ. Тэд нар бол энэний аргыгаа ингээ нэлээд тийм одоо өөрсдийнх нь жинхэнэ оюуны хөдөлмөр гэж дандаа хамгаалсан байдалтай бол ярьдаг юм аа. Дэлхийд даяар энэ арга маань нэвтэрсээр байгаад маш олон жил болж байгаа. Монгол улсад бол одоо 2027 оноос ингээд нэвтрээд явах нь. Тэгээ тэнд гарсан өнөөдөр ингээ ярьж байгаа бүх зүйлүүд бол мэдээж учир шалтгаантай байгаа. Гэхдээ тэнд одоо ямар нэгэн байдлаар хоёр толгойтой мал төлж үү? Тэнд одоо уснаасаа болоод ямар нэгэн хордлого болж үү? За Казахстан сая Катко гэд тэр уурхаа дээр хэдэн гишүүд явж бол танилцсан, үзсэн, очоод яваад үзэж байхад бол одоо энд яригдсан санаа зовхоор зүйлүүд бол мэдрэгдээгүй. За тэгээ санхүүгийн үр ашгийг нь харсан ч хэл тэр бусад уулархан компани авдаг ашигтай харьцуулсан ч тэр Монгол улсын эдийн засгийг солонгорох боломж нь бүрдэж байгаагийн хувьд бол яг энэ салбарын үеийн хувьд бол дэмжиж байгаамаа. Тэгээ ямар ч тач тийм асуулт мэдээж асуух нь зөв, мэдээлэлээ зөвлөх хэрэгтэй байна. За баярлалаа. Өнөөдрийн нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгээ бид улс орон даяар 60 минутын турш үзэгч та бүхэндээ хүргэлээ. За тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, олон нийтийн дунд одоо тодорхой одоо мэдээж дутмаг байгаа бүлэг хүмүүс байгаа. Олон нийт бол яг жухамдаа уран гэж үеийн урааныг одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголоос олборснороо Монгол улсад Монголын ард түмэнд ямар ашигтай ингээд олон талаас нь бодож байгаа. Эдийн засаг талаас нь ч тэр одоо ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчин, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаас нь ч гэсэн ингээд дүгнж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг удаа яриад өнгөрөх юм сэдв биш. Өнөөдрийн ямар боловч одоо урааны тухай эхний хэлцүүлэг нэвтрүүлгийг олон нийтэд хүргэлээ. Бидний одоо урьж ирүүлсэн зочдын ярианаас үзэгч та бүхэн маань бас авах гээхийн ухаанаар мэдээж хандах бах. Өөрөөсөө бас энэ асуудлыг сайн судлах бах, энэ гэрээг олж унших бах. Эргээд дараагийн нэвтрүүлэгт би болж өгвөл бас яг одоо шинжлэх ухаанчаар энэ асуудалд яаж хандсан юм бэ? Шинжлэх ухаанчаар одоо энэ асуудлыг судлаад дүгнээд тооцоолоод үзэхээр ямар одоо ирээдүй харагдаж байгаа юм бэ гэдгийг олон нийтэд бас илүү хүргэх одоо хичээ одоо сэтгүүлч хавьд. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээс бол бас их нэг тийм тодорхой бас мэдээлэл хүргэж чадаагүй бас үзэгчдээс хүсчил өсчээ. Дараагийн нэвтрүүлгээс бол олон талтай харууллаа шүү дээ. Тэгэхгүй бусад телевизүүд бол нэг талыг л барьж байгаа. За баярлалаа. За баярлалаа.
баярлалаа. Ингээд хилцүүлэгт одоо ирж оролцсон нийт зочдтой урилгыг хүлээн авч ирсэн зочдтой бас баярснаа илэрхийлье. Дараагийн нээлттэй хилцүүлгээр уулзъя. Баяр та үзэгчдээ.